Альмас Movie Guide. 7 хоног төвчээртэй хүлээсэн хөөрхтнүүдтэй W цувралын сүүлийн хэсгийг хөрөх гэж. За ингэдий. Манай Янжу өөрийн ертөнцид эргэж ирээд комик ертөнцид бүх юм байр байранд ортол Янжугийн ав Шинэ Зеланд явах замдаа алуурчинд алуулж хашихад охин дээрээ буцаж ирээд шинээр тавигдсан комикнуудыг уншаад болсон бүхнийг ойлгочтой. Тэгээд Канчоли өөрт нь илгээсэн зурсыг олж уншдаг. Канчол та бид хоёр хамтарвал комикийг аз жаргалтад дуусгах чадна. Гэмт хэрэгтэнд царай төрөх зурж байж би олж чадах болохоор гэл алуурчин хайгал. Харин энэ хооронд хөөрхөн Янжу хаяада өөрөө ч мэдлгүй Канчолыг хараад бүр комикт ороод уулзаад тэгсэн чинь Канчол манай Янжуг таньдгүй амар гонигтай. Энэ хооронд Янжугийн баттараараа комикийг дуусгах гэж шийдсэн. Нотлох баримт гаргаад гэмт хэрэгтний царайг өөрөг шиг зурчихвал итгэнгээд комик дотор болохоор Канчол камерын бичлэгээс гэмт хэрэгтний царайг олоод нэвтрүүлгээр цацхаар болоод ингэснээр гэмт хэрэгтэн гэрээсээ баривчлагдаад гэрээс нь баахан нотлох баримт олдоод байцаалтын үеэр Канчолын аавынх нь найз байсан байж тараад ааваас нь болж боломжоо алдсан болохоор аавыг нь алахаар очихдоо бүгдийг нь алдсан гэл. Энийг мэдсэн Мицта прокурор алуурчныг амиа хорлсон болгож ялаад гарт нь Канчол надад мөнгө өгөөд би хэргийг хүлээсэн гэсэн хурамч брэслэл үлдээсэн баригдаад өөрөө байв. Ингээд сайн тал нь бүр мөсийг ялж дуусгаар төлөвлөж идэл. Төсөөлөгүй хэрэг гарч манай Янжу ахаад комик ертөнцид орчдөг. Гэтэл энэгээр бөө юмат телевиз студ буудалцсан гарч баахан үр шахагдсан байх нэр. Гайхшаа ороо зогсож идэл Канчолтой таарад бүр балмагдаад комик ертөнцөөс гарч чаддгүй. Хөөрхөн нууцаар эмдэгт арай ядаа амьдарч явахдаа гинт бодохгүй юу? Нарийн бичиг хүүхний гэрийн нууц үгийг мэдхин чинь очиод гомын чанаад идчихгээд яг эдхийн даван дээр Канчол ороод ирдэг. Гяс нуугдсан ч дааж баригдчихдэг. Тэгэл байцагдаад аргагүй ихэнд өлсөөд гэл үннээсэн чинь үрвц юм уу, яасын гомын чанж өгвөл тавьж явуулдаг. Харин энэ бүхэн юунаас болсон бэ гэхээр алуурчин ялагдчихж байгаагаа мэдээд зураачийн нүрийг аваад студид байсан хүмүүсийг буудаад Канчолыг сүрдүүлчихэд нөгөө амбицтай прокурор руу яриад зохиолыг ярьж өгөөд би чамайг ерөнхийлөгч болгож өгье. Тэгснэ зохиолчор Канчол аав ээжигээ алж байгаа хуурамч хоолой бичлэг хийлгээд нөгөөдхийг нь авсан дид захирал Канчолоос үүний эсхийг нь асууж идэл тэр захирал нь буудуулаад нүднийх нь өмнө гаранд нь буу гарч ирээд цагдаа нар орж ирээд буруугаар ойлгочдгийг. Тэгэл яатчгүй Канчол бууга гаргаад зүгтгаас өөр арга байсан. Зүгтж явахдаа буудуулаад шаргацсан Канчолыг аваад Янжу дэм буудал орж шархын цэвэрлээд чам дахиад эм тарай эрэхтэй би гяс явчаад ирээ гэж үнсчихдээ. Тэгэл өөрийнхөө ертөнцид ирсэн Янжу аав дээр очил нүргүү болсон аавыгаа хараад игээл ухаатаад унцгүй. Ингээд тусгаас нь аав нь алуурчны бүрэн мэдэлд орсон гэдгийг мэдчихдэг. Тэгэхээр нь аавыгаа нэг өрөөнд түгжчихэд өөрөө Канчолын байсан өрөөг нөөж зураад машиныхын дугаар өнгийг хүртэл өөрчилчихдэг. Манай Канчолд хэрэгтэй байгаа им танк зурстай хамт зураад сууж идэл алуурчин манай Янжу Канчол туслаад байгааг мэдээд боож ялгах төхөөд ёо арай гэж зурдаг таблетын ундраад буцаад комик нөгөө балиар прокурорын өрөөнд хүрээд ирдэг. Тэгэл нууцаар гарах гэсэн чи харагдчихмуу та шууд зүгтэн багаас. Ингээл нөгөө буудалд аритл өөрөө хаалгыг нь нуугаа зурцсан болохоор орж чаддгүй. Комик дотор сар өнгөрсөн юм болохоор яг үгцсэн юм байна л да гэж гуниглаа сууж идэл Канчол өөрөө хүрээд ирдэг. Өөрийнх нь зааварчилгаагаар шархаа амжилээд өдий хүртэл орготл амьдралаар амьдарч илт. Тэгээд зах руу аваачаад 5,000 төгрөгөөр хувцаавж өгөөл цагдаа төгжиж бас роман чиглээд байгаа мó. Тэгсэн чи сайндаач Янжу комик ертөнцид орж ирэхдээ комик номоо аваад ороод ирсэн дамжсаа гаргаад Канчолд хүрээд иржилтий. Ингэжил Канчол өөрийгөө Янжугийн алга болсон нөхөр нь байж магадгүй гэд асуудал гин бодит ертөнц рүү орох дэлгэц гарч ирээд манай хоёр энэ ертөнцид хүрээд ирдэг юм. Янжу зурагт ертөнцид удсан болохоор ядраад шууд ухаалтад унтсан. Канчол энэ хооронд өөрсдийн гарч ирсэн дэлгэцийг задлж тавиад анжаагаад алуурчинтай ярилцлаа. Чи одоо гол дүр байхаа болсон штэ. Тун удахгүй өөрөө алга болчихно гэдээ. 2 өдрийн дараа манай хоёр болцох гэд Янжу маань хүл хөрцөг болж идэл Канчол алга болох гэж байгаа тухай аавынхын туслах хэлдэг. Манай хоёр болцож яхад Янжу Канчолын гарны талаар санаа зовж байгаа хэлдэг. Канчол танаа аав бит хоёрын төлөвлөгөө яагаад бүтлгүйцсэн юм мэдсэн. Танаа аав алуурчинд баригдаад алуурчинг гол дүр болгож өгье гэд амлцсан юм бэл. Зүүд болоход тохиромжгүй би хамаг юм марцсан алуурчинд бүр том давуу тал болчихгүй юу? Ингээд Канчол Янжуд 10 минутын дараа нэг машин өөрийнх нь хуурамч цогцыг зурах даалгавар өгөөд өөрөө зураачийн туслахаас нь алуурчны хаягийг аваад шилжиж комик руу орчдөг. Тэгээд алуурчныг бариад цагдаа дуудаад гэрээслээ өөрийнхөө цогцтой үлдээгээд өөрийгөө үгсэн гэдэгт хүмүүсийг түлээд буцаад бодит ертөнцид хүрээд ирдэг. Харин гэрээслэлтэй ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байгаа амбицтай прокурорын утасны яриаг шалгавал алуурчинтай холбоотой гэдгийг мэдэх болно гэд үлдээсэн. Угаасаа нөгөө амбицтай прокурор чи алуурчнтай ярьсан үнэн болохоор хаашаа орохоо мэдгүй сандарч ягаад алуурчныг алуулахар болтгий. Энэ хооронд манай хоёр майр хөөргөн болцол юу болж байгааг мэдхээр дээр нь өв хөрөнгөө шийтгэр Канчол комик руу буцахаар болтгий. Гэтэл гинт сонин юм болчтیں۔ Нарийн бичиг хүүхэндээ санамсаргүй харагдаад дээр нь Янжугийн аавын нүүрэн зүгээр болцсон гинт гарч ирэв. Тэгсэн яасан гээ?
Канчол гол дүр штий. Комикос нэг дүрийг жаахан бодонгууд тэрийгэ бодит ертөнцийн татаад гаргаад ирэх боломжтой байл та. Тэгэд үүндээ алуурчныг бодоод бодлогын дагуу алуурчин гарч ирээд Янжуугийн гэрт ирээд аавынхын дүр тойроод чийл байхгүй байсан бол үдид дуусчих байсан гэд Янжууг барьцаалаад комик ертөнцид очисон Канчол алуурчин бодит ертөнцид ирцний мэдэд шууд эргээд ирт. Алуурчин нөгөө прокурор руу залгаал. Би ирсэн хулган муур сахлаар орлоо гэж. Хүн туслаад ахад хүний аж мэдэхгүй намайг алуулахыг завдан гинэ гэл нууц газар бэлтгэж тушаагаад ижил. Канчол гарч ирээд тэр газар нь хаана ингээл дахиад зодвол ёо энэ үед Янжууг нөгөө галзуу алуурч хогч. Хин ч хамаа гол дүрийн ихнэр болсон буучтгийн. Тэр мөчөд Канчол энэ ертөнц рүү хүрээд ирдэг. Гэхдээ хүссэн үедээ орж гарч чаддаг болсон болохоор шууд буцаж очиод алуурчинтай тулаад алуурчныг буудаж алаад өөрөө шархтал бодит ертөнц рүү буцаад Янжуу дээр очил. Хөөх Янжуу үхэл амьдралын цаг тэр. Энэ хооронд комик ертөнцид нөгөө прокурор хэргийн газар дээр ирээд алуурчин үгсэн байхыг хардтий. Харин Янжуугийн аавын нүүрэн зүгээр болоод охин дээр иртэл Янжуугийн тархин өвчээд ямар ч найдваргүйгээд Канчол Янжууг аваад явцсан байдаг. Янжуу бодит ертөнцид үхэл буцаах аргагүйгээд комик ертөнц рүү аваад явсан юм байна л т. Гэтэл тэнт ч гэсэн яах ч аргагүй болоод манай Янжуу нас орчихсан гэдгийг. Тэгтэл Янжуугийн аав өөрийгөө буруутгаад амиа орлох гэхээр нь Канчол болиулаад Янжууг аврах арга байгаа гэдгийг. Үлдсэн ганц таблетыг алуурчин тээшэндээ хийсэн байхаг нь прокурор өрсөж олоод авахаар утсан Канчол тариа зангад оруулчихдаг. Тэгсэн мө үгийн дураг таблетны учрыг айл үржээ олцсон байгаа юм чи. Тэгээд манай Канчолыг баахан зодууд таблетны тухай өшөө юм хэлүүлгээд Канчол тэгсэн чи Янжуугийн аав байгаа эмнэлгийг зааж өгөөд илгэмж явууллаа гэж зураачийн туслахад хэлэхгүй юу. Тэгээ бодит ертөнцид дүрийг дуудаж гаргаж ирж чаддаг чадвараа ашиглаад өнөө мө прокурорыг бодит ертөнцид гаргаж ирээд Янжуугийн аав Саба хоёр нийлж угаад таблет авч үлдээд Янжууг аваад тэгтэл гинтхэн сүлийн ангисан бичих гарч ирээд манай Канчолыг өнөө мө прокурор чи барьж яваад баахан зодж ийснэ юм ярихгүй болохоор нь хаяад цагдаа нар өөрийнхөө өхлийг хуурамчаар үлдсэн хүн амны хэрэгтэн гэж цаазын ял өгөхгүй энэ хооронд Янжуугийн аав охин руугаа очих гэжсэн гинт галзуураад хүн алхаад тэгсэн хөөрхийн амтанд алуурчны ой санаж үлдсэн. Тэгээд цагдаагийн газраас шууд галзуу эмнэлэгт хүрэгдээд жил болсон байгаа юм чи. Манай Янжуу сэрээд бүтэн жил өнгөрцөн гэдгийг мэдээд шууд Канчолын шүүх хурал дээр очиод уулзаал тэгсэн галзуу эмнэлгээс орсон Янжуугийн аав Канчолд гавны дэлгүүр буу зурж өгөөд тэр гурав комик дотор уулзаад буцаад гарчиг ихээр сүлийн анги болохоор дураараа буцаж болтгүй. Янжуугийн аав бүр орон гараа ухаантай болсон тэгснэ. Гинт охиноо боож алхаж дайраад ашгүй Канчол орж ир салгаад бүр хүлцэн тэгснэ өөрөөсөө хайгаад намайг дуусгаад өг. Намайг яг энд нь дуусгаад байл. Тэгсэн мөнгөгийн прокурор Канчолыг оргосныг тулаад баруун гарын барьцаалсан. Таблет авчир энтергээд Янжуутай ярилцаад ижидэл цагдаа нар байгаа газар нь олчдгийг. Ингээл байшингаа хаалга цонхгүй болгоод зураад машин зураад зүгтдгийг. Тэгээ манай Янжууг аавтай нэг дэм бодолд орхиод өөрөө нөгөө балиар прокурор дээр яваад очихгүй юу? Баруун гараа аваад өөрөө бодуулаад тултлаа үзэлцэж байгаа зүгтаад арай гэж Янжуу руу яриад намайг ирээд аваач гэл амар өглөөд юм. Яг очиод хардтал Канчол унаал төгсөв гэсэн тэмдэг гарч ирээл манай Янжуу бодит ертөнцид хүрээд ирдэг. Аавынхын туслах шинэ комик орсныг уншаад байгаа газар дээр нэрж автал хөөрхөн Янжуу өндөө бүлцэтэл уйлаад манай хэрэд бүгдэнд нь л хэцүү байл. Дээр нь аав нь алга болсон. Баахан зарнаж хайгаад ч олсонгүй. Гэтэл яг үндэ Янжуу комикс гарсны дараа Янжуугийн аавын эрүүл ухаан сэргсэн байлгүй. Өнөө мө прокурорыг амиа орлож байгаагаар зураад ингээд алга болж байгаа Янжуугийн аав охиноос сүүлчийн удаа харахаар очиод алсаас харсаар хагаад өөр далга болсон юм билүү. Ингэж комикийн муу дурууд өгснээр W цуврал дуусаад харин манай Канчол үхээгүй амьд гарсан ч гэсэн шоронд орцсон. Янжуугийн аавын үлдээсэн цахаг унштал би хизээ дахиж галзуурхаа мэдэхгүй. Миний амьдрал аль хэдийн дууссан. Би өөрийнхөө бүтээсэн комик төгөж чи бодит ертөнцид амьдр. Охинд нь намайг амьд байгаа гэж хэлээрэй гэл. Канчол мань 2 жил шорон суугаад гарч ирэхэд энэ ертөнцид 7 жил. Манай Янжуу аавч үгүй хайртай залуунч байхгүй. Канчолын алаа болсон газарт очиод ухаан алдах агшин манай Канчол гарч ирээд болсон бүхнийг тайлбарлаад аавынхын зургийг ч өгдөл. Ингэж л манай хоёр тэрвэрлээд жаргаж буй нарыг хамтдаа жаргалтай хараад кино манд дуусдаг юм да. Эх 7 хоногт уулзлаа. Тэр бай.